Асинхрон хичээл байгалийн шалгарал ба амьд биеийн удам төрлийн холбоо. За байгалийн шалгарал ба амьд биеийн удам төрлийн холбоонд дараах 3 ажиглалтыг хийсний үр дүнд дүгнэлтийг гаргасан байх нь. За ажиглалт 1-ээр бол амьд организм шаардлагатай хэмжээнээс олон үр дүн төрүүлдэг. За ажиглалт 2 дээр бол популяцийн тоо толгой удаан хугацаанд доктортой хадгалагддаг. За 3-т нь бол зүйл доторх бадгаалуудын хоорондын ялгаа гэсэн 3 ажиглалтыг хийгээд за дараах 2 дүгнэлтийг гаргажээ. За минь үлдэхийн төлөө амьдралын төлөө тэмцэл үүрнэ. Үүнийг бол амьдралын төлөө тэмцэл гэж нэрлэдэг байна. За хамгийн сайн хувилбар сонгомол давуу тал олж хамгийн сайн зохицсон нь минь үлдэнэ. Үүнийг бол одоо байгалийн шалгарал гэж дүгнсэн байна. За тэгэхээр хувьсэл гэдэг бол олон үе дамжин удамшлын шинж тэмдгүүд өөрчлөгдөх үйл явц. За байгалийн шалгарал нь орчиндөө илүү сайн зохицсон амьд бие одоо зохицсон нь амьд үлдэж үр удмаа үлдээх үзэгдэл байх нэ. За байгалийн шалгарал явагдах бол дараах 4 хүчин зүйл байна. Эхнийх нь бол илүү олон үрдэл гаргасан байтугайлууд бол минь үлдэнэ. Илүү олон үрдэл гаргаж бол цөөн нь бол амьд үлдэнэ. За популяцийн удамшлын одоо ялгаатай байдал амьдрах орчны одоо нөөц хязгаарлагдмал байх. За илүү зохицсон нь бол амьд үлдэж үр удмаа үлдээх гэсэн нөхцөлөд. Нөхцөл нь байгалийн шалгарал явагдах нөхцөл болно. За түүхэн хувьсах хөгжил бол олон үе дамжсан урт хугацааны өөрчлөлт юм. За хүүхдүүд та бүхэн дараах асуултанд хариулаарай. Яагаад дараах шинж олширч зарим нь алга болдог вэ? Байгаль өөрөө хэрхэн шалгаруулалт хийж байна вэ гэдгийг өөрөө бас бодоод үзээрэй. За ер нь бол орчны нөхцөлд одоо дасан зохицсон бадгаалууд нь бол мэндүүлдэж үр удмаа үлдээж тухайн шинж тэмдэг үеэс үед дамждаг байх нэ. За энд зурган дээр бол байгалийн шалгарал явагдсныг харуулж байна. За идэж тэжээлээс болж одоо анаашны хүзүү уртсан. За антибиотикт одоо тэсвэртэй болсон одоо бактерийн омгууд үүссэн байна. За орчиндөө дасан зохицож чадсан нь бол яах нь амьдарч чадаагүй мөгж байгаа үзэгдлүүд бол бүгдээрээ байгалийн шалгаралын жишээнүүд байх нэ. За ингээд зургийг ажиглаад байгалийн шалгарал хэрхэн явагдаж болохыг бас та бүхэн тодорхойлоорой. За мөн байгалийн шалгаралд бол дасан цохилтолгойг чухал. За ивэл дүнг, мимикри, үргийн хөнгө, зан авир, физиологийн гэсэн дасан цохилтолгойнууд байж байгалийн шалгарал бас явагддаг байх нэ. Та засан зохицсон одоо бие махбод мэндүүлдэж үржин. За байгальд ивээгдсэн шинж тэмдэг нь бол популяцид дархан цааш дамжих нэ. За ингээд дүгнэж үзэх юм бол байгалийн шалгарал нь орчиндөө илүү зохицсон шинжийг хадгалж зохицоогүй нь устснаар олон үеийн турш амьд биеуд хувьсан өөрчлөгдөд хүргэдэг тул түүхэн хувьсах хөгжлийн хөдөлгөгч хүч болдог байна. За дараагийн суралцахуйн зорилт буюу уургийн мэдээлэл болон митохондрийн ДНХ-ийн дарааллыг ашиглан амьд биеийн удам төрлийн холбоог тогтоох гэсэн суралцахуйн зорилтын хүрээнд бас хичээл бэлтлээ. За тэгэхээр зэрэг электрон дамжуулах хэлхээний бүрэлдэхүүнд оролцдог цитохром уургийн цитохром С хэмээх уургийн бүтц алдагдах юм уу? Одоо муу зохицол нь бол үхэл түргэх юм аюултай байдаг байна. За цитохром С уургийн бүтэц амин хүчлийн дараалал зүйл бүрт өөрөөр байдаг. За жишээлх юм бол хүн хулгана харах дээр цитохромын одоо дарааллыг харьцуулсан судалгааны одоо товч үр дүнтэй танилцъя. За тэгэхээр зэрэг дээрх амьтдын цитохром одоо молекул бүгд 104 амин хүчлээс тогтдог байна. За харин хулгана болон харахны цитохромын дараалал амин хүчлийн дараалал бүгд ижлэхэн байна. Харин хүний цитохромын амин хүчлийн дараалал нь хулгана болон харахныхаас 9-оор ялгаатай байдаг байна. За энэ нь бол хүний цитохромын өөрчлөлтийн олонх нь бол R бүлгийн амин хүчлээс тогтдогтой холбоотой. Тэгэхээр хулгана харах хоёр бол гарал үүслийн хувьд ойр байх нь. За харин хүн бол эдгээр амьтдаас бол гарал үүсэл хол байгааг харуулж байна. Энэ мэтчлэн цитохромын бүтцийг одоо бусад зүйлтэй харьцуулан судалдаг байна. За митохондрийн ДНХ-ийн онцлог буюу одоо хүний үр хөврөлийн митохондрийн ДНХ зөвхөн өндгөн хэсгийг даган удамшдаг, эмэгтэй талаа даган удамшдаг байх нь. За мөн орсонгоо өр явагддаггүй. За маш хурдтай мутацид ордог юм онцлогтой.
Эдгээр молекулуудын өөрчлөлт нь Homo sapiens зүйлийн гарал үүслийн дархалтыг судлах гол түлхүүр болно.